Өдрийн мэндэ. За өнөөдөр би YouTube сувагтай холбоотой бичлэгээ үргэлжлүүлье. За сумжингаа сайхан амарсан сая бичлэг хийсэн чинь дуугүй бичсэн байна. Одоо нөгөө их амраад ирэхээр ингээд ажиллаа хийж чадхаа болсон байна. За одоо дахиад бичээтэй би. Тэгэхээр гарчигнаас нь та нар харсан байх тийм ээ. YouTube суваг дээр түүх хангалтгүй байна гэсэн тэ үзэлтийн түүх хангалтгүй байна гэсэн энэ бичлэгийг би өнөөдөр оруулж өгөн. За 2 3 хүн одоо ийм асуудал гарсан байна. Тэгэхээр зарим хүмүүс нь асуудал гарчаа шийдвэрлэж чадахгүй яваад байгаа байж магадгүй гэж одоо бичгээр шийдлээ. За тэгэхээр энэ YouTube суваг дээрх түүх бичлэгийн одоо түүх буюу бичлэгийн түүх хангалтгүй байна гэд хизээ гарч ирдгүү гэвэл дөнгөж шинэ суваг нээсэн хүмүүс 2 сарын дараа ч юм уу айгүй богино хугацаанд 1000 дагагч 4000 цагийн үзэлтээ хийгээд монетизейшнгийн нөгөө конопийн дарангууд ийм гараад ирдэг. Тэгэхээр манайхан нэг юмыг одоо нөгөө юу гэдгийг ажигладаггүй монетизейшн хийхээс өмнө өөрийнхөө суваг руу ороод студио руугаа ингээд студио руугаа тэр доод талын зүүн доод гүнзгтэр settings гэдэг дараад тэгээд энд channel за channel-ийн дараа энэ хамгийн сүүлийн энэ дээр дарангууд энэ 3 ногоон өнгөтэй байна уу гэдгийг юусаа ажигладаггүй. Тэгэхээр хэрвээ энэ дээдлийн 2 ногоон доотлих нь ногоон өнгөтэй биш байвал одоо танд ямар асуудал гарч ирэх нь вэ? Үзэлтийн түүх хангалтгүй байна гэдэг асуудал гарч ирэх нь шүү дээ. За энэтэй холбогдуулаад өнөөдөр би та нарт арай жоохон дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. Тэгэхээр хэрвээ энэ 3 ногоон болоогүй болвол бид нэр монетизейшнгээ хийх гэж яарахгүй байх нэ. За тэгэхээр мэдээж нөхцөл байдлаас хамаарат одоо хид хідэн асуудал гарна тийм үү? Жишээлбэл одоо үдсэн түүх их бага эсвэл огт байхгүй байж болдог. За энэ дээр нэг юмыг би хэлээд өгье. YouTube-ийн алгоритм яаж ажилтгүү гэвэл миний тэгээ түрүүчийн одоо бичлэг байгаа шүү дээ. Миний хуучин бичлэг энэ monetization хийхээс өмнөх бичлэгнүүдийг одоо дараагийн нэг шинэ хүмүүст одоо санал болгодог. Жишээлбэл энэ хүний энэ бичлэг айгүй олон хандлттай байна. Энийг үзээрэй гэж одоо би жоохон юу утгаар нь хэлж байгаа тий тайлбарлах маягаар. Ингээд санал болгодог. Хэрвээ миний түрүүчийн бичсэн бичлэг маань эсвэл устгагдсан, эсвэл пауз хийсэн, зогсоогдсон, эсвэл хангалттай тэр миний бичлэгийг үзээгүй болвол одоо түүх хангалтгүй байна гэсэн. Яагаад гэвэл хинч үзэхгүй байна гэсэн. За хоёр дахь асуудал нь болохоор яг одоо нөгөө энэ monetization буюу орлого орох хүсэлт гаргахтаа зэрэг одоо сувга баталгаажуулах зэрэг дээр миний яг одоо энэ сувг дээрх бичлэгийн одоо түүхэн дутагдаад гараад ирдэг. Гуравт нь болохоор хүмүүс одоо нөгөө YouTube-ийн юунд ингээд миний бичлэгнүүдийг одоо бичлэгнүүдийг муу бичлэг байна гэдэг юм уу эсвэл одоо нөгөө нэг юу сэтгэлдлүүд шүүмж явуулсан тохиолдолд бас энэ түүх гарч ирэхгүй байх тохиолдол гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс чинь таалагдаагүй юм YouTube руу явуулчихдаг штэ. Тэгээ энэ спам байна, энэ бот байна, энэ бичлэг надад таалагдахгүй байна гэх. Тэгээ тийм их олон шүүмж байгаад байх юм бол бас энэ үүсэхгүй байх асуудал гардаг. За тэгвэл энэ гурваас аль нэг нь миний юм биш вэ нөө энэ надад бол хамааралгүй юм байна гэх юм бол цаашаага одоо энэ яриагаа үргэлжлүүлье. Тэгэхээр сүүлийн үед манай залуучууд нэг юм алдаа хийдгэлтэй яардаг. Яарад одоо хурдхан шиг монетизейшн хийх гээд яарад хурдхан шиг мөнгө авахгүй байд тийм ээ. Тэгээд энээсээ болоод одоо яг энэ тэр түүх гүйцэхгүй алдаа гаргацдаг. За ямар алдаанууд гаргадаг уу гэвэл ерөнхийдөө болвол YouTube-ийн алгоритм чи өөрөө туршлагатай штэ тийм үү. Ямар нэгэн хүн шинэ канал, шинэ сувг нээх юм бол бичлэгийн ойролцоогоор хэдийн хугацаанд хэдэн мянган үзэлт хүрэх вэ гэдгийг чинь бүгд мэдчихэв. Ядчил 2-оос дээш сар, зарим хүмүүс 4 сар, 5 сар, би бүр 7 сар болж иж миний хүрч ийсэн тийм. Тэгэхээр тэр алгоритм болвол YouTube барьж гин гэсэн. Одоо жишээлбэл би ерөөсө хагас сарын дотор 4000 цагийн үзэлтээ гүйцээчих юм бол с хижигтэй сувг болоод шалгалт нь илүү болчтой гэсэн.
Тэгээ би нөө мөрхөж явсаар байж байгаа нэг сар бол одоо нэг үеийн 7 сар болоод 8 сар болоод тэгээ монетизейшнд орж байгаа бол нэг их актер тийм сэжигтэй сувганд орохгүй. За тэгвэл энэ дээр ямар алдаанууд гарч ирэх вэ гэвэл одоо би хэлээд өгье. Одоо залуучуудын хамгийн том алдаа гаргацсан сэжигтэй болонгууд YouTube нөгөө компьютераар шалгахаас илүү шалгахгүйгээр тухайн бүс нутгийг хамарсан одоо нөгөө нэг хүмүүс нь гараар шалгадаг. За тэгэнгүүт гараар одоо яг жинхнээрээ энэ миний сувгийн 4,000 одоо мөнгө монетизейшн хийх буюу орлого олох эрхээ авахын тулд цуглуулсан 4,000 цаг нь заавал бодит жинхэнэ хүмүүсээс орж ирсэн байх ёстой. Одоо энийг шалгаж эхлэх нь шүү дээ. За тэгээд нэгдүгээр ямар шалгалтанд бид нэр ордгоо гэвэл үзэгчид хаанаас орж ирсэн бэ гэдгийг шалгадаг. За энэ дээр юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт нь одоо жишээлбэл би энэ бичлэгээ Facebook дээр тавьчин тийм үү? За Facebook дээр хүмүүс харж байгаад ийм бичлэг орсон байна гэд шууд Facebook-ээс миний YouTube-ыг дагаад миний бичлэгийг дараад тэгээд үзсэн болвол энэ үзэлт маань хаанаас орж ирсэн гэж харагдах нь. Facebook-ээс хүмүүс орж иж үзэж гин гэж харагдах. За эсвэл одоо жишээлбэл Google дээрээс хүн үзэлтийн түүх хангалтгүй байна гэж юу гэсэн үг вэ гэд бичээд хайгаад за тэгэнгүүт миний бичлэг гараад ирэнгүүт наашаага орж ирээд үзнэ гэдэг чинь YouTube-ийн хайлтаас орж ирсэн бичлэг гэж үзэх юм. Тийм үү. За эсвэл одоо хүмүүс YouTube сувгтай хүмүүс нэгнийхээ бичлэгийг сурталчилж өгдөг тий санал болгодог. Энэ хүний бичлэгийг үзээрэй. Би энэ хүнээс ийм сурсан шүү гингүүт YouTube-ийн өөрийнх нь одоо нөгөө нэг хайлтаас хүмүүсийн санал болгож орж ирсэн бичлэг гэдэг юм. Ингэж яг одоо нэгдүгüүрт нь яах нь ингэж хүмүүс орж ирдэг байна. За тэгвэл яг шалгалтын явцад ямар нэгэн сэжиг бүхий энийг сайн сонсоорой. Линкээс миний бичлэгийг үзсэн болвол тэр сэжиг бүхий линкийг орж шалгана гэсэн. За тэгвэл тэр сэжиг бүхий линк нь нөгөө нэг бот юм уу? Одоо хуурамчаар тий одоо мөнгө төлөөд ботоор 4,000 цагаа шахуулж тийм одоо нөгөө шахуулж үзсэн ийм сэжиг бүхий сайт руу намайг оруулчих юм бол тэр шалгаж байгаа хүмүүс нь за энэ нөхөр бол бот ашигласан байна гэд юу яах вэ? Тэгээ устгах нь шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй миний хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн. За дараагийн нэг шалгадаг юм бол хүмүүс бичлэгийг үнэхээр сонирхож үзсэн байна уу гэдгийг шалгадаг. Энэ нь юугаар мэдэгддэг гэвэл лайк, коммент, дислайк, шүүмж тэ ийм юм. Тэгвэл яагаад YouTube сувгийн хүмүүс гуйгаал идэв штэ тэг хөрхий лайк дараарай, бичлээ миний коммент бичээрэй, ингээрэй гуйгаад идэв. Эн чинь юу гэсэн үг вэ? Амьд хүмүүс миний бичлэгний доор бичиж лайк дарж ийн гэдэг чинь амьд хүмүүс миний бичлэгийг дэмжиж байна гэдгийг харагдана гэсэн. Тэрнээс биш та 100,000 үзэлттэй мөртлөө нэг ч хүн лайк дараагүй, нэг ч хүн коммент бичээгүй хүн байх юм бол энэ маань бас яг нэг сэжиг бүхий болох нь шүү дээ. Энэ нөгөө талаас манай Монголын үзэгчид бас энэ тал дээр айгүй муу тий. Ер нь бол коммент бичнэ, гойнж баярлаа гэж бичнэ ерөөсөө байхгүй. Лайк дарна гэж байхгүй. Хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм үзсэн юм уу тэрийнхээ илэрхийлдэггүй тийм болохоор эсвэл одоо шүүмжлэхээр аимшигтай муухагаар одоо бичдэг. Тэгэхээр уг нь бол нэгнийхээ дэмжиг гэх юм бол лайкийн дараад хөөрхөн коммент бичээд шүүмжлэмээр байвал одоо юу гэдэг нь соёлтойхон шиг шүүмжлээд санал онлоо ингэж явуулах юм бол миний бичлэгийг одоо үнэхээр сонирхож үзэж байна гэдгийг харагдах юм. За гурав дахь нь нэг IP хаягнаас юм уу эсвэл ботоос олон дахин орж ирсэн үү гэдгийг нэг бүрчлэн шалгадаг. За энэ их сонирхолтой. Яагаад гэвэл дөнгөж би одоо нөгөө нэг би сувг нээж явахдаа найз нартай аль миний энэ бичлэгийг нэг үзээдхтэй энийг нэг үзээдхтэй гэдээ ингэ явуулдаг байсан. Яг тэрэн шиг анх сувг нээж байгаа хүмүүс цагаан одоо нэг хэсгийн тул найз нартай өгчдөг. За зарим тохиолдолд
нөгөө туслах гэж нэгээд одоо жишээлбэл нэг браузераас айгүй ингээд одоо нөгөө бүгдийг үзнэ гэдэг дээр тавьчаад тэгэл миний нэг бичлэгийг үзээд дараагийн бичлэг үзээд 3 дахь чи тэгээд ингээд нөгөөх нь өнөөдөр жингөө үзчихин тийм үү. А тэгжээтэл өнөөдөр бол яах чгүй. Нэг л хүн өөр IP-нээс. А нөгөө хүн чинь дахиад маргааш нь дахиад нэгийг үзээд хоёрыг үзээд яваад байгаа юм бол энэ маань нөгөө нэг IP адреснаас хаягнаас айгүй их одоо ачаалттай байна. Тэгэхээр энэ хүн бол энэ ботыг ашиглаж яана гэдэг юм уу? Эсвэл одоо ингэж нөгөө хүчээр цагаа нэмж яана гэж үзчихдэг. Хоёр дахь нэг алдаа гэвэл манайх одоо жишээлбэл 3 табан дээр 2 табан дээр нэг компьютерд нэг гар утас дээр одоо бичлэг үзэж гин гэж бодъё тийм үү. Тэгэх юм бол IP адреснууд нь адилхан болвол бас яг ингээд алдаатай. Тэгэхээр ийм алдааг бол яах нь хийж болохгүй яах нэ. За тэгээд яг ингэж найз нар нь үзэж өгөөд байвал яах вэ? Эхний удаадаа тооцоол энэ тийм үү. Ядаж нэг найз нь туслах гэж байгаа бол нэг 7 хоногийн дараа дахиад нэг 2 өөр бичлэгийг үзэж өгөөд яхаан бол хөөрхөн цаг нь нэмэгдэн. Тэрнээс биш нэг доор ингээд бүгдийг нь үзээ хайчих юм бол за энэ чинь асуудалтай нөхөр байна гэж бодох нь шүү дээ. А гэхдээ эхний удаадаа бол зүгээр 2 дахь 3 дахь гэж тавтагдаад байх юм бол болохгүй. За тэр нөгөө нэг ягаа браузер дээр бичлэгээ одоо засралтгүй залгаж тоглоулдаг чинь бас яах нь сэжиг бүхий болох нэ. Дараагийнх нь манай зарим хүмүүс нэг залуу гэхтэл бас нэг тийм алдаа гаргасан байсан. Өөрийнхөө нөгөө нэг хурдан үзэлт авахын тулд бусад хүмүүсийн бичлэг, кино, спортын контентыг өөрийнхөө сувг руу татгаад оруулцдаг. Тэгээд татгаад оруулчихар чинь миний үзэлт бол нэмэгдээд байгаа юм шиг боловч тэр чинь бол хүнийх энэ чинь нөгөө зохиогч ирэх зөрчигдөж байгаа гэсэн. Тэгэхээр тэргээр бас болохгүй. Бас нэг актер алдаа гаргасан. Одоо манайх их ном уншд юм байна тий. Ном зохиол их уншд юм байна. Бас нөгөө нэг кино контентууд кино их тайлбарлалт юм. За тэгэхээр нэг номыг одоо 2 хүн уншиж байна. Уг нь бол хоёулаа л 2 өөр хоолоогоор хоёулаа л одоо өөрөөр уншиж байгаа гэсэн. Гэхдээ анхны уншсан хүний тавьсан гарчиг, анхны уншсан хүний одоо тэр нөгөө нэг юу жижигхэн номны хэсгнээс ч юм уу юуны хэсгнээс ч юм уу те киноны хэсгнээс нь яг адилхан оруулах юм бол бид нэр яг нөгөө хуулсан гэд гараад ирдэг. Өөрөөр хэлбэл таны одоо нөгөө нэг анх эхэлж уншсан хүн рүү таны уншсан одоо энэ бичлэгийг одоо таны бичлэгийг хэрэгэлсэн байна. Тэдэн хувь нь таныхтай ингээд 70% ч юм уу 80% нь яг таныхтай адилхан байна гэд гараад ирдэг. Тэгвэл би өөрөө уншсан боловч хүний анхны уншсан юмыг одоо зохиогчийн ирэх зөрчсөн юм шиг харагддаг байна шүү дээ. За тэгэхээр одоо юу гэж зөвлөгөө өгөх гэж нэг үл хамгийн зөв нь бол өөрийнхөө хийсэн бичлэгээр бодит хүмүүсийн үзэлтээр яаралгүйгээр 4000 цагаа хүргээд тэгээд дараа нь энэ 3-ыг ногоон босны дараа л монетизейшн хийх хүсэлтэд өгөх нь. За одоо тэгвэл энийг ойлгосон бол энэ 3-ыг харъя хэдүүлээ. Энэ 3 дээр миний дээдлийн 2 ногоон, 3 дахь нь ногоон биш байвал энэ жижигхэн суман дээр дарна. Тэгэнгүүт энэ арт тал видео verification, valid ID, channel history гэдэг 3 юм гараад ирж байгаа. Минийх болохоор энэ хамгийн доотлих нь ногоон болцсон байна тийм үү. Тэгвэл яагаад гэвэл миний одоо сувг айгүй удаан аль 17 онд нийсэн хүмүүс үзэл, бичээл, би зармын устгаал, нэмэл ингээл яваад байгаа болохоор би нэг бол одоо надад юу гэж л таны юу ч юм болохоор одоо түүхэн гүйцэтгэсэн байна. Үнэхээр л амьд хүмүүс үтсэн байна гэд намайг одоо зөвшөөрсөн гэсэн. За тэгвэл таних дээр богинохон хугацаанд 4000 цаг чи үтсэн болохоор энэ одоо чэнэлийн юу түүх үүсэхгүй нь шүү дээ. Яг л хит богинохон хугацаа. Тэгэнгүүт би ямар ч бот ашиглаагүй, ямар ч одоо тийм шахалт хийгээгүй. Яг л би өөрийнхөө ингээд гоё бичлэг хийсэн чи хүмүүс айгүй сайн үзсэн гэдгийг баталгаажиж би яг энэ үнэхээр л миний үзэгчид инээ гэдгийг YouTube-д баталгааж болох юм. Тэгвэл энэ даталын хоёрын аль нэгийг сонгож аавна гэсэн. За би тэгвэл яг шиг селфи явуулчихъя. Видео verification. Би селфи явуулаад өөрийнхөө чэнэлийг харуулад ингээд явуулчих гэх юм л дээдлийн сонгох юм. Дараагийнх нь болохоор энэ дээр өөрийнхөө жолооны өмнөлөх ч юм уу, ID ч юм уу те эднэрийгээ явуулаад ингээд юу их юм.
2 сарын дараа одоо 2 сарын дараа шүү. Энд ингэ бичсэн ба. Намайг энэ бичиг одоо баталгаажуулах бичгээ явуулсны хойш 2 сарын дараа л одоо намайг миний түүхийг энд ногоон өнгөтэй болгож нэг матаж бол. За тэгвэл одоо би энийг сонгоё гэж бодъё те. Verification, video verification гэдгийг сонгох юм бол энэ хараа learn more гэдэг дарангууд. Энэ дээр дарангууд энд гараад ирдэг. Баруун үзэх дээр туслах гэдэг. За ингэнгүүт энэ заавар байгаа. Тэ одоо энэ яаж одоо яг гэдэг энд ингээл заавар нь гарч иж. Миний дөнгөж сая явсан юм. Хамгийн ихэнд хийх юм юу ах нь? Утасныхаа дугаарыг баталгаажуул. Утасны дугаарыг баталгаажуулахад манайхан нэг том алдаа гаргасан байдаг. Яаггүй л хизээ нэгэн цагт 10 жилийн өмнө 5 жилийн өмнө би нэг YouTube сувг Google нээж байгаа. Тэндээ утасныхаа дугаарыг хийцэн байж байгаа. Тэр маань алга болоод ч гэдэм юм. Эсвэл би энэ YouTube сувг дээр утасныхаа дугаарыг холбогдсон байснаа тэр утасныхаа дугаарыг алга болгоцсон, зартсан ч гэдэм юм. Ингээд төмөн юм ярьдгийг. Тийм хариуцлагагүй байж ерөөсө болохгүй. Таны YouTube сувган дээр холбох утасны дугаар чинь бол таны яг өнөөдрийн өдөр тутмын хэрэгэлдэг утасны дугаар байх ёстой. Эсвэл нэг төр утасны дугаар холбогддог. Тийм юм бас байж болохгүй. Хэрвээ хизээ нэгэн цагт энэ өөрийнхөө өнөөдрийн хэрэгэлж байгаа утасны дугаарыг ямар нэгэн аккаунтанд холбож исэн бол тэрийг устгаж ээж энэ рүүгээ холбогддог. Тэ? Тэгэхгүй бол нөгөө утасны дугаар чинь юунд байна? Манаас юунд хадгалагдсан байна. Манай сервист хадгалагдсан байна гэж гарч ирээд. Тийм учраас утасны дугаар бол яг л миний овг нэр дээр өнөөдрийн өдөр тутмын хэрэгэлдэг утасны дугаар байх ёстой. За тэгээд утасныхаа дугаарыг явуулсны дараа энд утасны дугаарын дараа одоо энэ улаан шар юу гэдэг лээ энэ чинь чирнэлэн ягаан өнгөтөө энэ дээр юм уу эсвэл видео гэдэг дээр дарахад ингээд цаашаага яваад баталгаажилт хийх. Тэгээд баталгаажилт явуулсан өөрийнхөө бичиг баримтыг явуулсны дараа юм уу өөрийнхөө нөгөө нэг видео бичлэгээ явуулсны дараа 2 сарын дараа танд мэйл хаягт чинь бичиг ирээд энэ гурын аль нэг нь ногоон өнгөтэй болох. За тэгэнгүүт одоо гурлаа ногоон болцсон. Одоо би яах нь монетизейшнгийнхаа кнопыг дарах эрхтэй бол. За ингээд эндээс өнөөдөр хэдүүлээ дүгнэж хэлэхэд нэгдүгээрт нь дөнгөж одоо шинэ сувг нээсэн болвол яаран бачимдан одоо нөгөө нэг AdSense хурдан манах AdSense гэдэг лөө хурдан авчаал холбоо ажилладаг хурдан яарал ерөөсө үзэгчтэй нэмэхгээл ийм янз бүрийн програм ашигладаг хурдан яарал монетизейшн гэдэг дарчдаг тийм алдаануудыг ерөөсө хийж болохгүй. За би тэгээд энэ бичлэгнүүдэд цааш нь үргэлжлүүлээд дахиад ярих юм зөндөө байгаа. Нэг бичлэгэн дээр хэтэрхий олон юм яриул та нар уйдчих байх тийм үү. Тэгэхээр би өнөөдрийнхөө дүгнэлтийг хийгээд өгөөд. Ямар дүгнэлт хийж хөвгөөл та шинэ бичлэг сувг нээж байгаа болвол эхлээд заавалчгүй энэ үзэлтийн түүх буюу 4000 цагийн үзэлтээсээ илүү амьд хүмүүс миний бичлэгийг сайн үзээрэй гэж юу яах юм гэдгийг айгуу сайн анхаарах юм. Бас нэг ямиг анхааруулад хэлчихье. Нэг залуу тэгээд байсан. Би одоо нэг 4-5 бичлэгтэй байгаамаа. Тэгээд би monetization хийсний дараа энэ 4 бичлэг маань юу болох уугүй юу гэд. Мөнгө бодогдох уугүй юу гэд. Энд хоёр талтай. Нэгдүгээрт нь monetization хийхээс өмнөх бичлэгнүүд бол зөвхөн л энэ monetization хийхэд зориулагдсан бичлэгнүүд. Нэг. Тэгэхээр тэнд бол мөнгө бодогдохгүй эхний удаад. Хоёрт нь энэ бичлэгнүүд чинь юунд хэрэгтэй вэ гэвэл яг одоо нөгөө нэг өөр хүн YouTube өөр хүмүүст таны бичлэгийг санал болгоход чинь хэрэг болно. Гуравт нь monetization хийсний дараа шинэ бичлэгнүүд дээр чинь мөнгө бодогдоод ирнэ. Хуучин бичлэгэн дээр чинь арай үнэлгээ нь багасна. Тэгэхээр түрүүчийн энэ хуучин бичлэгнүүдээ устгаж болохгүй байх нь тэгээд байж л байх нь хичнээн хуучин ч гэсэн хүмүүс эргэж орж ирж үздэг. Тэгээд үнэлгээ нь багч гэлээ гэсэн дараа нь мөнгө бодогдоод яваад идэг. Дөрөвт нь
тэр хамгийн сайн үзэлттэй бичлэгнээс чинь дараагийн хүмүүст яах нь санал болгодог. Таныг сувгийг. Дараа нь бас нэг одоо энэ чи бүр 2 сар хүлээн гэдэг чи амар юм байна. За тэгвэл би бичлэгээ хийхээ болчих гэж болохгүй. Яагаад гэвэл бид нэр бичлэг хийхгүй болохоор үзэгчтэй алдаад эхэлдэг. Бидний гол одоо нөгөө нэг орлого оруулж өгч байгаа хүн чинь үзэгчэд, тийм үү? Тэгэхээр хэрвээ би бичлэгээ болоод нэг 2 3 сар болчих юм бол хүмүүс өөр ижил төрлийн одоо ном сонсоод өөр ижил төрлийн кино сонсоод ч гэдэг юм өөр хүмүүсийн бичлэгийг үзээд явцдаг, эргээд намайг мартчихдаг гэсэн. Тэгэхээр би үзэгчтэй алдахгүй, өөрийгөө мартуулахгүй тулд тасралтгүйгээр энэ бичлэгээ хийгээд л явж. Тасралтгүйгээр хийгээд л явж гэсэн. За ингээд миний яг энэ түүхтэй холбоотой бичлэг дууслаа. Тэгэхээр хамгийн гол нь саяын миний ярьсан юмнуудыг сайн сонсоод дараа нь энэ түүхийн баталгаажуулаад энэ 3 гоё ногоон өнгөтэй болчих юм бол бид нэр монетизейшнгийнхаа конопыг дараад цаашгаа дараагийн үйлдэл хийгдэнэ. За тэгээд энэ бичлэгээ дуусгая. Ямар нэгэн юмд нөгөө бушуу туулай бориндо баста гэж үгддэг штэ тий. Ямар нэгэн юмд яарч сандарч бодлогогүй, судлахгүй, уншихгүй, үзэхгүй ямар нэг юм хийхээр дандаа эргээд ингээд асуудал тарьдаг. Тийм болохоор эхэлж энийг сайн сонсчоод за би энэ дээр нь алдаа хийсэн байна. Тэгвэл одоо энийг ингэх юм байна гэж янзлах. Дараа нь манайхан нэг юмыг жоохон бүтэхгүй болохоор хайрчдаг. Тэгээ ер нь бол эцсийн үүсэлэл явах хэрэгтэй. YouTube сувг өөрөө айгүй ажиллагаатай тийм үү? Байнга л энэ дээр анхаарлаа тавьж, байнга л одоо үзэгчтэй барьж, байнга л бичлэг оруулж явахгүй бол ашиггүй болчдөг тийм болохоор заавалчгүй хөдөлмөрлөхөөс л өөр арга байхгүй, заавалчгүй ямар нэгэн юмыг хугацааг нь хүлээхээс л өөр арга байхгүй тийм. Учиргүй яаж би өнөөдөр л одоо ерөөсөө шууд $100 цалин аавна гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Заавалчгүй ном 4,000 хэрэгтэй. За бүгдэнд нь амжилт. Тэгээд лайк дараарай, комент хийчээрэй. Би тэгээд дараагийн бичлэг дээр TikTok-ийн асуудлаар YouTube дээр бичлэг оруулах талаар хоёрт нь нөгөө нэг өөр нэлээд бас нэг юмнууд байгаа тий. Одоо жишээлбэл Монголын залуус YouTube-ээс орлого олох боломжгүй гэдэг ийм юмар ингээд өөрийнхөө тархийг хаачаад идэг. Тэгээ тэрний тухай дараагийн бичлэгээр би тайлбарлаад өгье. За баяр та.